өнөөдөр одоо нэгэн бас ноцтой асуудлаар энэ мэдээллийг хийх гэж байна. За тэгэхээр энэ байгаль орчин аялал жуулчлалын сайд дээр урт насан гэж эмэгтэй одоо томилогдоод удаагүй байгаа. За энэ эмэгтэй бол одоо маш олон хууль зөрчсөн үйлдэлүүдийг хийж байна. Өнөөдөр энэ альва сайд засгийн газрын гишүүдийн тушаал шийдрүүд ил тод нээлттэй байх ёстой боловч одоо хууль зөрчсөн тушаалуудыг гаргаад түүнийг одоо нуудаг ийм байдлаар ажиллаж байна. За би ганцхан одоо энэ сайдын байгаль орчин аялал жуулчлалын сайд урт насангийн 2021 оны 2 сарын 10-ны өдөр гаргасан тушаалыг одоо танилцуулъя. За энэ тушаал дээр бол тусгай хамгаалалтаа зарим газар нутгийн хамгаалтын талаар авах зарим арга хэмжээний тухай гэсэн ийм тушаал гаргасан. За энэ тушаал дээр Говьалтай Ховд аймгийн нутагт орших говийн их тархан цаазат газрын Б хэсгийг хариуцсан хамгаалдаг говийн их тархан цаазат газрын Б хэсгийн хамгаалтын захиргааны нэрийг зүүн гарын дархан цаазат газрын хамгаалтын захиргаа болгон өөрчилсүгэ гэж байгаа. Өөрөөр хэлбэл говийн их тархан цаазат газар гэж одоо монголчууд бүгдээрээ мэднэ. Хоёр хэсэг байдаг А, Б гэж. А хэсэг нь одоо Баян-Хонгор Говьалтай аймаг та залгаа одоо улсын хилтэй залгаа уртлууга байдаг бол Б хэсэг нь Ховд Говьалтай аймагтай залгаа одоо баруун талдаа оршдог ийм говийн их тархан цаазат газар А, Б гэсэн хоёр бүс байдаг. Төрний одоо Б хэсэг буюу Ховд Говьалтайтай залгаа тэр хэсгийн одоо говийн их тархан цаазат газрын хамгаалтын захиргааны нэрийг нь зүүн гарын говийн дархан цаазат газрын хамгаалтын захиргаа болгон өөрчлөх гинэ. Энэ сайд одоо дур мэдээд. За тэгээд энэ яагаад өөрчилж байгаа юм бэ гэхээр энэ тушаалынхаа хоёроор зүүн гарын говийн унган төрх нэн ховор амьтдыг хамгаалах өсөлтийг нь дэмжих тархийн бэлчээр нутгийг тэлсэнтэй холбогдуулан за хамгааллын оновчтой менежментийг хэрэгжүүлэх зорилгоор зүүн гарын говийн дархан цаазат газрын хамгаалтын захиргааг Ховд аймгийн Алтай сумын төвд шилжүүлсэг бай. Өнөөдөр их говийн дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалтын захиргаа нь Говьалтай аймгийн Бугт суманд байгаа. За гэтэл энэ сайд одоо энэ тушаалаараа Ховд аймгийн Алтай суманд энэ хамгаалтын захиргааг нүүлгэн шилжүүлэх ийм тушаалыг гаргасан байна. За энэ одоо ямар учиртай маш олон жилийн хугацаанд хэрэгжээд эхэлсэн ийм нэрийг өөрчлөөд хамгаалтын захиргааг нь нүүлгэж байгаа юм бэ гэвэл за энэ бол одоо миний харж байгаагаар уулуурхайн компаниудад илт үйлчилсэн ийм байгаль орчны сайдын тушаал байна. Байгаль орчны сайд бол өөрөө чиг үүргэн байгаль орчныг хамгаалах байдаг. Гэтэл яагаад би энийг одоо энэ уулуурхайн компаниудад зориулж энэ Говьалтай аймгийн Бугт суманд байгаа хамгаалтын захиргааг Ховд аймгийн Алтай сум руу нүүлгэх гэж байгаа юм бэ? Тэрний тулд нэрийг нь сольж байгаа юм бэ гэхээр Говьалтай аймгийн Бугт суманд бол өнөөдөр газар нутгийн ихэнх нь энэ их говийн их тархан цаазат газарт хамаардаг. За мөн одоо маш олон хайгуулын лиценз, ашиглалтын лицензүүд олгогдсон. За бараг газар нутгийнх нь 80% нэм лицензд орсон. За энд одоо ухах гэж үеийн үед энэ уулуурхайн компаниуд говь алтай энэ хавийн энэ ашигт малтан руу шунсаар ирсэн. За ганцхан тэдэнд саад болж байгаа зүйл нь бол энэ говийн их баг дархан цаазат газрын хамгаалалт гэдэг юм. Улс одоо хамгаалчихсан учраас учир нь энэ бол одоо Монголд ховор тахийн өлгийн нутаг, дээрэс нь одоо Мазаалай, за Хавтгай гэх мэт энэ говийн нэг ховорцсон амьтдын өлгийн нутаг. Энийг хамгаалах зорилгоор энэ улаанаар тэмдэглэсэн байгаа бол говийн их дархан цаазат газрын Б хэсгийн одоо хамгаалтаар авсан хэсэг. За гэтэл үүнтэй залгаад одоо тухайлах юм бол энэ тод шараар тэмдэглэсэн бол ашиглалтын лиценз авчихсан. За энэ бүдэг шараар тэмдэглэсэн хайгуулын лиценз авчихсан. За энэ саарлаар тэмдэглэсэн нь бол одоо хүлээгдэж буюу одоо бүтгэж авсан зөвшөөрөл уулуурхайн лиценз олгогдоход одоо хүлээгдэж байгаа газруудаа. За ингээд газрын зураг дээрээс нь харах юм бол энэ Говьалтай аймгийн Бугт сум энэ хавьд бол одоо сул газар үнэндээ үлдээгүй. Нэг бол хамгаалтын говийн их тархан цаазат газрын хамгаалт, нэг бол уулуурхайн хайгуулын талбай болчиход байгаа. За тэгэхээр энийг одоо энэ хамгаалтын захиргааг яагаад энэ Говьалтай аймагаас Ховд аймаг руу нүүлгэж байгаа юм бэ гэхээр энд одоо чөлөөлж өгөх гэдэг шүү дээ. Тэгэхээр хамгаалтын захиргааг нь нүүлгээд тэнд эзэнгүй болгоод түүний дараа одоо ямар нэгэн байдлаар тархан цаазат газрыг гаргаж уулуурхаад өгөх. За энэ бол одоо шин зүйл биш. Манайд өмнө нь бас энэ талын мэлтэс алтан уул гэдэг энэ Баян-Хонгор Говьалтай залгаа тархан цаазат газраас хэсэг газрыг одоо алтны нөөцтэй газрыг засгийн газрын тогтоолоор гаргаад ухах гэж үзэжсэн. За харин одоо иргэдийн хүчтэй эсэргүүцлэр энийг бол хүчингүй болгож ирсэн. Тэгэхээр энэ бол одоо уулуурхайн компаниудын лоббигоор өнөөдөр ганц сайд
ийм тушаал гаргаж сууж байна. Нэрийг нь өөрчилнө. Их говийн их тархан цаацд газрын нэрийг өөрчилнө. За дээрэс нь энэ дээр хамгаалтын захиргааг нь Говьалтай аймгаас Ховд аймаг руу шилжүүлнэ гэж байна. За тэгээд энэ сайд тушаал гарахдаа 2021 оны 2 сарын 11 дээр тушаал гарахдаа энэ дээр нь бас илт хууль зөрчсөн тушаал гаргасан. Гэхдээ энэ нэг хуулийн 3 зүйл заалтыг дурдсан. Тухайлах юм бол одоо Монгол улсын засгийн газрын тухай хуулийн 24-ийн 2 дахь хэсгийг үндэслэсэн гэж байна. За тэгвэл 24-ийн 2 дээр нь засгийн газрын тухай хуулийн 24-ийн 2 дээр нь ямар эрх мэдэл байгаад сайд өнөөдөр ийм их хурлаасаа давсан шийдвэрийг гаргадаг юм бэ? Өөрөөр хэлбэл одоо дархан цаазд газрын хамгаалтын захиргааг нүүлгэх, нэр шилжүүлэх асуудал бол улсын их хурл тогтоох болохоос биш дурын нэг салбарын сайд гарч ирээд ганц тушаалаар энийг өөрчилчихдэг зүйл биш ээ. За сайдын тэр өөрийнхөө тушаалд үндэслэн засгийн газрын тухай хуулийн 24-ийн 2 гэж байна. За 24-ийн 2-ыг легал импегоо сайгаад үзье. За Монгол улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, улсын хурлын тогтоол, ерөнхийлөгчийн зарлиг, засгийн газрын тогтоол тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж биелэлтийг хангана гэсэн үг байна. За энэ дээр бол одоо сайд энэ улсын хурлын хууль, улсын хурлын тогтоол, ерөнхийлөгчийн зарлиг, засгийн газрын тогтоол за бусад шийдвэрт нийцүүлэн гарах болохоос биш одоо дур мэдэн тушаал гаргах талаар ерөөс огт дурдаагүй. За ингэхээр энэ бол одоо үндслэлгүй өөрөөр хэлбэл энүүгээр хууль зөрчсөн байна. За тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн 27-гийн 1-ийг дурдсан байгаа энэ тушаал дээрээ. За тэр нь ямар заалт байна вэ гэд бас тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн 27-гийн 2-ыг одоо та бүхэн харж байна. За 27-гийн 2 дээр юу гэж байгаа вэ гэхээр за асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулахын бүрийн эрх гэж байгаа. Яамны бүрийн эрх тусгай хамгаалалтын газар дээр яг юу юм бэ гэхээр за энэ дурдсан тусгай хамгаалалтын газар нутгийн талаар төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах. Ерөөсөө л хууль тогтоомжийг хэрэгжүүлэх. За хоёрдугаарт тусгай хамгаалалтын газар нутагт явуулах судалгаа шинжилгээний ажлын журам, хөтөлбөрийг батлах, зөвшөөрөл олгох, холбогдох тайлан мэдээлэл авч нэгдсэн санд оруулах. За ингээд энэ бүрийн эрх нь ердөө л одоо ойг арчлаг, хортон шавж мэрэгчид төмрээс сэргийлэх гэдэг ийм хэрэгжүүлэх ажлууд байгаа. А түүнээс биш тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хууль дээр сайд тусгай хамгаалалтын газар нутгийн нэрийг өөрчилнө, хамгаалтын захиргааг нь одоо хааш нь нүүлгэхийг шийднэ гэсэн тийм зүйл заалт байхгүй. Тийм учраас урт насны сайд бол илт хууль зөрчиж байна. Тусгай хамгаалалтын газар нутгийн захиргааг бол шинээр байгуулж болно. Гэхдээ одоо тухайн орон нутгийн засаг захиргаатай хэлэлцсэн үндсэн дээр түүнээс биш нэрийг нь өөрчилнө. Мөн одоо нүүлгэн шилжүүлэх асуудал бол тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн сайдын одоо бүрийн эрхэд энэ бол хамааралгүй асуудлаа. Өөрөөр хэлбэл хууль зөрчсөн гэдгийг харуулж байгаа. За мөн урт насны сайд одоо энэ алдартай тушаалыг гаргахдаа энд 3 засгийн газрын тухай хуулийн 24-ийн 2, за тусгай хамгаалалтын газар нутгийн 27-гийн 1, их хурлын 19 оны 41-р тогтоолыг тус үндэслэн гэдэг. Энэ сайд бол одоо илт хууль зөрчсөн тушаал гаргахдаа бас нэг одоо нэг 2-3 юм дурдахгүй болохгүй учраас дурын нэг юм заалтуудыг аваачаад тавьчихсан. За хамгийн сүүлд их хурлын 19 оны 41-р тогтоол дээр үнэхээр энэ байгаль орчин сайдад тусгай хамгаалалтын газар нутгийн нэрийг өөрчлөх, хамгаалтын захиргааг нүүлгэн шилжүүлэх тийм эрх олгогдсон юм уу гэд хайгаад үзлээ л дээ. Тэгсэн чинь улсын хурлын 19 оны 5 сарын 2-ны өдөр батлагдсан 41-р тогтоол нь энэ. За энэ дээр бол зарим газар нутгийг улсын тусгай хамгаалтанд авах тухай. Тухайн үед буюу 2019 онд одоо ямар газруудыг тусгай хамгаалтанд Монгол улс авах юм бэ гэдгийг л гаргаж ирсэнээс биш сайдад одоо энэ газрын нэрийг шилжүүлэх тэр талаар бол ийм тогтоол гараагүй. За энэ дээр бол сая харлаа ямар газруудыг одоо авах вэ гэдэг дээр за энэ одоо энэ сайдын нөгөө хамгаалтын захиргааны газрыг шилжүүлэх нэрийг нь өөрчлөх гээд байгаа. Энэ тухайн 41-р тогтоол дээр юу гэсэн хэрэг говийн их дархан цаазд газрын Б хэсгийн хилийн загт Ховд аймгийн Булган, Уянч, Алтай сум, Говьалтай аймгийн Тонхол, Бугт сумын зарим хэсгийг хамруулан уг дархан цаазд газрын хилийн загийг 1-р хавсралтаар тогтооно. Газар нутг нь одоо хаагур хэдэн га газарт энэ их говийн дархан цаазд газрын хамгаалтыг тогтоох юм бэ гэдгийг л зааж өгсөн байгаа. За энэ бол одоо бүгд аль газрыг тусгай хамгаалтанд авах талаар заасан. За ингэхдээ одоо зорилго нь байгаль орчны тэнцлийг хангах, унган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор улсын тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хилийн заагийг доор дурдсанаар шинжилэн тогтоосгоо гэд. За ийм заалт байгаа. За тэгэхээр урт насны сайдын
2021 оны 2 сарын 10-ны өдөр гаргасан энэ туршилт бол илт хууль зөрчсөн одоо хууль зүйн ямар ч үндэслэлгүй байгаа. За би сая хэллээ. Тэр нэр өөрчлөх хамгаалтын захиргааг шилжүүлэх тухай байхгүй. За тэгэхээр энэ сайд бол өнөөдөр их хурлаасаа давсан хууль зөрчсөн ийм тушаалыг гаргачихсан. А энэ тушаалаа бол олон нийтээс нуусан хулгайн байдлаар гаргаж байгаа. Ягаад тэгэхээр Legal Info дээр өнөөдөр байгаль орчны сайд болон бусад сайд нарын тушаал шийдвэрүүд бүгд нийлдэхтэй байх хэрэгтэй. А энэ тушаалыг хайгаад үзвэл гараагүй. Энэ тушаалч гэлтгүй ер нь энэ уртнасан гэдэг сайд бол өөрийнхөө гаргасан тушаалуудыг ерөөсөө тавиаг байгаа. Тэгэхээр энэ дээр бас тэр хяналт хэрэгжүүлэх ёстой тэр цалин аваад сууж байгаа хүмүүс яагаад энэ сайдуудын тушаал засгийн газрын тогтоол шийдвэрүүд олон нийтэд ил тод байдгүй юм бэ? Юуг нуугаад байгаа юм бэ? Энийг бас тодруулмаар байна. За тэгээд энэ газрыг одоо яагаад болохгүй вэ? Уул уурхай зориулж одоо энэ хүн гаргасан гэж би бол хардж байгаа. Яагаад хамгаалах ёстой вэ гэхээр энэ Говьалтай аймгийн Бугт сум буюу Говийн их тархан заацд газрын хамгаалтын Б хэсэг байгаа энэ газар бол Тахийн үлгийн нутаг. Одоо тэнд уул усных нь нэрчгсэн одоо Тахийн ус, Тахийн тал, Тахийн гол гэх тэр чигтээ одоо тахтай холбоотой Монгол улсад одоо тах үржиж, сууршиж байгаа бараг одоо цөөхөн гарын 5 хүрээнд багтах газрынх нь нэг. За тэгээд энэ газар бол ер нь ямар учиртай газар вэ гэхээр одоо улсын хилээс 80 орчим километр ийм өргөн газрыг хамарсан. За энэ Алтан өвөр говь, Зүүн гарын говь, Баруун хуурай, Борд цомжийн говийн өмнөд хэсэг, Хонин усны говийг багтаасан 7986 хатгаа дөрвөлжин километр талбай бүхий нутаг. За энд хатгаа, хулан, мазаалаа зэрэг ирвэс зэрэг одоо хөвгтэй амьтад нөгөө нэн ховор амьтад нь оршдог. За ийм учраас одоо Говийн их тархан газрыг ЮНЕСКОгийн шин мандлын нөөц газрын сүлжээнд дэлхийн гайхамшигт үндэс зүйл болох нь гэдэг зэрэглэлээр 96 онд дэлхийн байгалийн өвд авсан. За тэгээд дараа нь улсын хурал 95 онд 26 дугаар тогтоолоор гарган хിവэр нь баталсан. Тусгай хамгаалалтын газар нутгийн мэржлийн асуудлыг одоо их хурлаар хилцэхгүйгээр сайд шийдэх юм их байхгүй. За тийм учраас одоо урт насны сайд энэ олноос нууцлж гаргасан энэ тушаалдаа бол заавал тайлбар хийх ёстой. Хууль зөрчсөн тушаалаа хүчингүй болгох ёстой. За тэгэхгүй бол өнөөдөр уул уурхаагаас болж одоо Монголд юу болж байгаа вэ? Энэ үлдсэн ганц Говийн их тархан заацд газар гэж энэ байгаль экологийн тэнцвэр ховор амьтдын амьдрах нутгийг бол ингэж нэг дурын сайд өнөөдөр тушаал гаргаж ингэж гаргаж болохгүй. За энэ хамгаалтын захиргааг нь нүүлгээд тэнд одоо уул уурхайн энэ олон олгогдсон уул уурхайн ашиглалтын лицензүүдийг ашиглаад тээвэрлэлтийг энэ тусгай хамгаалалтын газар нутаг дээгүүр хийх гэдэг нь. Учир нь гэвэл өнөөдөр тусгай хамгаалалтын газар нутаг дээгүүр зам явах хориотой байгаа хуулиараа. Тэгэхээр энэ хамгаалтын захиргааг нь өөр аймаг руу шилжүүлж хагаад энэ дээр энэ уулуурхайн компаниуд дур зоргоор авирлах тэр нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа. За урт насны сайд өнөөдөр хэний дэмжлэгтэйгээр сайд болсон юм бэ гэхээр улсын хурлын гишүүн Ундрам гэж одоо Сэлэнг аймгаас сонгогдсон уулуурхайн компанитай Чинбат гэж хүний охин байгаа. За энэ хүний бол сонгуулийн менежерээр ажиллаж түүнийхээ шагнал олгож байгаль орчин аюул жуулчны сайдаар томилогдсон. Өнөөдөр байгаль орчны сайд бол байгалыг хамгаалах хүн байх ёстой болохоос биш уулуурхайн компаниудын лоббигоор тусгай хамгаалалтын газар нутгаас одоо нүүлгэн шилжүүлээд тэрийг одоо чөлөөлж уулуурхайн компаниудад энэ замаа тээвэрлэх, улмаар одоо лиценз авах тэр нөхцөл байдлыг бол бий болгохын төлөө ажиллах хүн бишээ гэдгийг хэлмээр байна. За энэ асуудалтай тайлбар хийх, цаашлаад энэ асуудлыг бол эцсийн тултал сурвалжлах болно гэдгээ би бол хэлэх байна. За ингээд бидэнтэй хамт байсанд баярлалаа.